За өнөөдрийн сонсголт оролцож байгаа бүх оролцогчдод баярлж байна. Тэгээд энэ D-petition санал одоо дэвшүүлээд сонсголыг одоо зохион байгуулахад түлхүүр болсон залуучууд нарт баярлалаа гэж хэлье. Тэгээд энэ зааланд сууж байгаа хүмүүс бол харьцангуй мэдээлэлтэй хүмүүс л дээ. Зарим нь одоо энэ утааны бохирдлыг бууруулах чиглэлд ажлын хэсэгт ажиллаж исэн, засгийн төвшөнд ажиллаж исэн. За зарим нь шинээр орж ирээд энэ танилцуулга презентац хараад бол ерөнхийдөө ингээд ойлголт авцсан. Харьцангуй мэдээлэлтэй хүмүүс өгүүлсэн байгаа юм. Минийхэр бол одоо гэртээ тэр галаа түлээд, дүрсээ түлээд утааны одоо хохирогч болоо сууж байгаа. Тэр хүмүүстэй адилхан төвшөнд мэдээлэл хуваалцахыг хүсэж байна л та. Тэгэхээр хамгийн түрүүнд юу байгаа юм? Нөгөө төр засаг эргэн хоёрын итгэлцэл холдсон байна гэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр итгэл зүйрээ ойртуулъя. Итгэл зүйрээ ойртуулахын тулд яах вэ гэвэл энэ мэдээллүүдэд нээлттэй болох хэрэгтэй. Одоо энд чинь ингэдэж шүү дээ. Ямар мөнгө төгрөг зарсан. Одоо тэр ямар компани гэдэг юм уу дагнаж аваад байгаа мөч шиг ингээд нэг тийм мөнгөтэй холбоотой хардталтууд эсвэл энэ утааны бохирдлоос болоод эрүүл мэндээр хохирж байгаа хүмүүсийг нас барсан бараагүй арак болсон хавдар болсон болоогүй гэдэг нэг тийм тодорхой цэг тавьсан хариултууд байхгүй юм л та. Тэгэхээр манай ажлын хэсэг бол 3 удаа дэд ажлын хэсэг хуралдаад том ажлын хэсгээр энийг бол ард нь гарах хэрэгтэй. Нэг юмд бол итгэхээр энэ 126 гишүүнийг шөмжилж байгаа хүмүүс зөндөл байгаа. Янз бүрийн шугамар орсон. Гэхдээ энэ шинэ парламент бол 80% шинэ хүмүүс байгаа. Энэ утааны асуудал дээр та нартай адилхан мэдээлэлтэй ч хүмүүс байгаа. Шоо шинээр мэдээлэл авсан ч хүмүүс байгаа. Гол нь би энэ хүмүүсийн дунд байгаа энэ групп дээр ажиллаж байгаа хүний үед бол энэ асуудлын ард нь гарчий, төгсгөлийн үүсчихье гэсэн ийм одоо бодолтой ийм үзэл санаатай гишүүд байгаа шүү. Тэгээд дэмжиж ажиллаарай гэдэг. За би бол энгийн төвшөнд авсан мэдээлэлийг хэлэхэд бол хамгийн түрүүнд төгсгөлөөс нь хармаар. За эхний ээлжин тэр судлаачдын хэлсэн бол агаар бохирдуулж байгаа юмнууд нь тодорхой юм байна. Тоосонцор байд юм, нүүр сүжлийн хийвэд юм, хөрглөг хий, азотын давхар эсвэл за нефтийн шингэрүүлсэн хий. За агаар бохирдлын их усүрийн гол одоо голомт нь гэр хороол 60%-тэй, автомашинаас сууж бус нь 15 гэдэг. Ингээд судлаач өөртөө гаргасан тоо шүү. За ингээд өвчлөлийн одоо аракын суурьос өвчнүүд нь тим төдөө гэдэг уушиг зүрх амьсгалын замын өвчнүүд гэдэг. За энийг шийдэх гээд гаргасан зардал бол төсвөөс 147 тэрбум. Энэ хуучны судалгаа 18 он хүртэл хийсэн. 60 гаруй сая доллар гадаадын буцалгүй тусламжаар дэргээд. За тэгээд 5-7 түвш компани зарцуулсан мөнгө дээр бол тэрбум гараа явж байгаа. За энэ үр нөлөөлөл нь ямар вэ гэхээр 17 цаг тэмцэн судалгаагаар бол олигтой үр дүн гарахгүй нэ гэж. Эдгээр тэр юу үзүүлэлт нь буурж байгаа ч гэсэн эрүүл мэндийн үзүүлэлт нь өвчин зовлон одоо үүсгэх нэгуртай байна гэдэг. Тэгээ яг богино болон дунд хугацааны шийдлүүдэд одоо авч явж байгаа арга хэмжээ нь бол буруу зөв гэж хэлмээргүй байна. Сайжруулсан тусаа 1 минут цонглоо. За тэгээ LPG нүүрс гаргаж байгаа хагас кокс эдэргээд хорголжин түлш эдэргээд ингээ явж байна л та. Тэгвэл түрүүн манай тэр гэр хорооллын барилгажуулалтыг дэмждэг манай Төмөн Баяр ярьж ирсэн. Араас нь хараач хугацаагаа үнэ хэлээч гэдэг байхгүй. Тэгэхээр 170 мянган өрх буюу одоо 600 мянган хүн гэр хороолд амьдарч байгаа. Үнд байр нь орон сууцчуулах юм бол хэдэн жил зарах юм? Ямар төсөв гарах юм? Төгсгөлийн шийдэл нь энэ л байгаа байхгүй. Бус нь болохоор богино болон дунд хэмжээ нэг. Тэгэхээр энэ шийдлийг энэ одоо манай ажлын хэсэг гаргаад энийг төр засгийн шийдэх хүмүүстэй гаргаад оролцоо байх хэрэгтэй мэлээ. Төр засгийн оролцоо байх хэрэгтэй байна. Ховийн хвшлих байх хэрэгтэй байна. Иргэдийн оролцоо хүртэл байх хэрэгтэй мэлээ. Тэгээ энийг шийдсэн утааг шийдсэн олон орн байна. Америк, Бээжин, одоо Лос Анжелес, Англи тийм ээ, Лондон гэдэг. Бүгдээрээ 7-8 үзүүлэлттэй маш олон хүний оролцогч талууд оролцож иж энийг шийдтiin байна. Тэгэхээр энэ манай ажлын хэсгийн 3 хуралдааны дараа сонсголтын дараа ийм нэгдсэн шийдвэрт бүгдээрээ хүрье гэж. Зөвхөн ажлын хэсгийн дүгнэлт биш, хамт оролцогч олон нийт оролцсон. Ийм байгаасаа гэж хүсэж байна. За санал юм да. За баярлалаа.